Сайн байцгаана уу? Хулан vibes байна. За уулзаагүй утсан байна шүү. Та бүх маань сайн сууцгааж байсан уу? Би бас хувийн ажил гээд үнэхээр завгүй байгаад YouTube бичлэгээ хийж чадсангүй нэлээд удчихлаа. За анх YouTube бичлэг хийж эхлэхээсээ ахуулаад нэг жүжигчний талаар ярмаар байдаг байсан. Энэ бол жүжигчин Wombi. Сүүлийн 15 жилийн турш ямар нэгэн кино, драманд огт тоглоогүй байгаа. Гэхдээ миний болон надаас одоо дээш үеийнхэн эсвэл үнэхээр Солонгосын кино сонирхогчд бол энэ жүжигчнийг таньж байгаах. Яагаад гэвэл Wombi-ийн жүжигчний тоглосон кинонууд Солонгосын топ 10, топ 20 заавал үзэх ёстой кинонуудын жагсаалтанд бол орсон байдаг байгаа. За энэ жүжигчний талаар тэгвэл одоо сүүлийн 15 жил ямар ч уран бүтээл хийгээгүй байхад юу ярих гэдэг юм бэ гэд бодож ээж магадгүй. За хамгийн эхлээд ер нь карьераа зүгээр яаж эхлүүлсэн. Тэгээд ямар алдартай кинонуудад заавал үзэх ёстой кинонуудад тоглосон талаар. За тэгээ хамгийн сонирхолтой нь гэх юм бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд Солонгосын маш алдартай болсон драма болон кинонуудын саналыг Wombi-ийн жүжигчин маань төрүүлээд авсан байгаа. Гэхдээ татгалцсан тэгэхээр ямар шалтгаанаар татгалцсан, ямар сонирхолтой кино болон драманы саналыг авсан бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За тэгвэл үргэлжлүүлээд одоо Wombi-ийн жүжигчнийхэн талаар товчхон танилцуулгыг хийчихье. 1977 оны 11 сарын 10-нд Канвондод төрсөн. За багаас ойрон жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэсэн тухайд аав ээж нь болохоор жүжигчин болно гэдэг нь хүн болгоны хийх зүйл биш ээ. Хамгийн над захын гэхэд царайлаг байх хэрэгтэй гэж хэлжсэн гэж байгаа. Өөрийнхөө хүүхдийг хичнээн царайлаг болохыг мэддэггүй эцэг гэхийн нэг жишээ. За тоолсон. За тэгээд 1997 онд жүжигчин Wombi баан KBS телевизийн Purpose гэдэг драмагаар бол дебюгээ хийжсэн. За энэ драма дээр болохоор ямар бараг яриа байхгүй гол дүрийн жүжигчний хажуу айлын нохоогоо салхилуулдаг ийм залуугийн дүрийг бүтээж ирсэн. За мэдээж гол дүр биш байсан ч гэсэн тухайн үед хүмүүсийн маш их анхаарлыг татчихсан. Айгүй юм нүдэнд одоо туссан ийм тод царай төрхтэй царайлаг жүжигчин гэдгээр хүмүүсийн анхаарлыг бол айгүй татчихсан. 1999 онд энэхүү киноны гол дүрд байгаа анхны гол дүр нь басан. Тэгээд тухайн жилийнхээ бас залуу шилдэг шин жүжигчин шагналыг авчээсэн. За үүний дараагаар болохоор та бидний сайн мэдэх Зүрхэн шингэсэн намар кинонд бол гол дүр тоглосон байгаа. Энэ драма болохоор Солонгосдоо жинхэнэ бүүн болж исэн. Нийт одоо үзэлт нь гэх юм бол 40% авч исэн. Цараач юм. Драмануудын хувьд гэвэл ийм байна. Зүрхэн шингэсэн намарт тоглоод бүр топ жүжигчдийн жагсаалтанд зүй ясаар ордог болсон байгаа. За гэхдээ харамсалтайгаар энээс хойш өөр драманд тоглоогүй харин дэлгэцэн хэд уран бүтээл тоглосон. За хамгийн алдартай заавал үзэх ёстой кинонуудын одоо нэг гэж би та бүхэнд бас санал болгомоор байна. Чанд унгон жүжигчтэй хамтран тоглосон TGG гээд 6 сарын 25-ныг бэкграундаа болгож хийсэн ийм кино байгаа. Энэ тухайн үе кино театруудаар цацагдах үедээ 10 сая үзэгч бол үзсэн байгаа. За тэр хэмжээгээр маш сонирхолтой болсон. Тэгээд дээрэс нь өөрийнхөө жүжиглэлтийг маш сайн харуулж чадсан гэдгээрээ онцлог байгаа. За хэрвээ кино сонирхож байгаа хүмүүс бол бас санал болгож байна. За хоёрдугаарт гэх юм бол Пүн Жунугийн Солонгосын алдартай найруулагч байгаа тийм. За энэ алдартай найруулагчийн Mother гэх кинонд бол тоглож исэн. Энэ кино бас нэлээд жоохон амар ийм сэтгэл зүйрөөж довтлсон. Гэхдээ бас амар сценүүд ихтэй байгаа. Тэгээд жүжигчин Wombi болохоор цэрэгт явж ирснийхаа дараа comeback хийхдээ энэ Mother гэх киногаар бол comeback хийсэн байгаа. 엄마가 나 죽이려고 했던 거. 5살 때 За үүний дараагаар та бидний бүр илүү сайн мэдэх ганцхан Солонгосдоо төдийгүй мэдээж олон улс руу Аз руу гаргасан. Тэгээд Солонгос кино сонирхогчдын бас нэг одоо топ 10 кинондаа сонгож идэг нэг кино болохоор мэдээж Ажоши байгаа. Жүжигчин Ким Сэрүнтэй хамтран тоглосон жүжигчин Wombi-ний хамгийн сүүлийн уран бүтээл болсон байгаа. За энийг бол надаар хэлүүлдэггүй та бүхэн бол үзсэн байх гэж бодож байна. Хэрвээ үзээгүй хүмүүс бол бас заавал үзээрэй гэж санал болгомоор байна.
За одоо харин жүжигчин Вомбины өнгөрсөн 15 жилийн хугацаанд татгалзсан гэхдээ маш амжилттай болсон кино болон драманууд. За хамгийн эхлээд гэх юм бол 2012 онд The Key to Hearts гэдэг драманд тоглох саналыг бол авсан Өмнөд Солонгосын ханхүү. За Хойд Солонгосын ийм цэрийн эмэгтэй хоёрын хайр дурлалыг бас харуулсан нэлээд фантази төрлийн драма байгаа. За тухайн үед авсныхаа дараа болохоор одоохондоо миний энэ драманд тоглох жоо гэдгийг ерөөсөө гадагшаага битгий мэдээлэл өгөөрэй, маш нууцлаг байлгаж өгөөрэй гэж хүсэжсэн гэсэн. За гисэн чинь дотоод одоо ажилчтаасан ч гэдэм үү жүжигчин Вомбин камбэка хийх чинь ийм драманд тоглох чинь гэдэг мэдээлэлүүд маш их гараад ирсэн байгаа. За тэгэнгүүт жүжигчин Вомбин болохоор өөрт нь нэлээд жоохон дарамттай байсан, ил зарлагдах бэлтгэлч гэдэм үү хангалттай бус байсан гэдэг шалтгаанаар бол драманд тоглохоо татгалзаж исэн гэдэг мэдээлэл бол байгаа. За үүний дараагаар болохоор 2013 онд энэ драманд тоглохоо саналыг авсан байгаа. Нуу Хигён гэдэг Солонгосын бас нэг алдартай драма зохиолч байдаг. За энийг бол та бүхэн маань хараад шууд мэдж байгаа ах гэж бодож байна. Тэр үйл салхилсан салхигээ. За энэ дээр бол саналыг аваад ер нь бол ингээд кинонд тоглох байсан гэж байгаа. Гэхдээ яг зохиолчтойгоо жоохон ингээд үзэл бодол таараагүй үднээс байсан гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг энэ драмагийн их зохиолын их зохиол дээр гардаг гол дүрийнх нь мэрэгжил болохоор ийм хост одоо хуст гэж солонгос дээр хэлдэг. Тэр нь болохоор ерөнхийдөө баарнд одоо ширээний залуу, ширээний бүсгэж гэх юм уу, ийм ширээн дээр үйлчилдэг хүмүүсийг хэлдэг байхгүй. Тийм дүр байсан гэж байгаа. Тэгээ Вомбин жүжигчин болохоор их зохиол дээр нь гардаг дүрийнх нь тэр мэрэгжил, ажил мэрэгжлийг өөрөөр нь байлгамаар байна гэдэг саналтай байсан. Харин драма зохиолчийн хувьд болохоор солонгост яг иймэрхүү ажил мэрэгжлийг харуулах нь жоохон цохимжгүй гэж үзээд арай жоохон өөрчлөе гэдэг саналтай байсан. Тэр нь болохоор одоогийнх дүрийн тэр нөгөө жоохон мөрөөтэй тоглоом гамблерын дүр байсан байгаа. За тэгээд энэ дээрээ санал нийлээгүй болохоор бас тоглохоо татгалцсан. Тэгээд эцэст нь Жунсон жүжигчнэр тоглосон байгаа. Мэдээж Жунсон жүжигчин бол дүрээ маш гайхалтай бүтээсэн. Үзэгч бидний дүрд уус уу гэдэг уус уу санагдаж голдон. Уус уу гэдэг дүрээрээ бол бас үлдэж чадсан байгаа. Тэгээд мэдээж Сун Хэ-кю жүжигчэндээ бол маш гайхалтай, гоё, тийм цогцсон chemistry-г бол бүтээж чадсан гэж харж байгаа. Вомбин жүжигчин байсан бол ямар байх болсон бол гэдэг бодол бас төрж байгаа. Мэдээж өөрийнхөө өнгө аясаар дүрийг гоё бүтээх байсан байхаа. Киноны хувьд гэх юм бол Шингва хамгээ, Кунамдо, Бусан хэнгээд эдгээр киноны саналыг бол хамгийн түрүүлээд авсан байгаа. За бид нар болохоор баг энэ хоёр киног нь үзсэн. Монголд ч гэсэн кино театруудад нээлттэй хийж исэн маш их үзэгчдийг байлдан даавалж исэн. За олон улсад бас солонгос кинонуудыг ямар өндөр чанартай хийдэг болсон, зохиолууд нь ямар сонирхолтой болсон гэдэг дээр хүлээн зөвшөөрүүлэхэд маш өндөр хувь нэмрийг оруулсан гэж миний зүгээс бас харж байгаа. За харин одоо нэг драма байгаа саналыг авсан. Тухайн драма нь болохоор Солонгос төдийгүй Азад бүр бүүн болж исэн. Хоёр жүжигчдийг жинхэнэ одоо бүр топ жүжигчдийн оргил руу хүргэжсэн. Одоо болтол киноныхаа хэсгүүд энд тэнд явж идэг. Одоо драма сонирхогчдод ингээл стил дахин давтаж үзсээр байдаг тийм нэг драма байгаа. Энэ бол Нарны үр сад. За Нарны үр сад киноны зохиолч Ким Ын-сук гэдэг зохиолч байгаа. Вомбин жүжигчний фэн гэдгээрээ аюу алдартай байдаг. Энд тэнд бас нэвтрүүлэгт орох ч гэдэм үү ярилцлага өгөхдөө Вомбин жүжигчинтэй хамтарч ажилламаар байна. Фэн гэдгээ бол ингээд аюу илэрхийлж байгаа. Мэдээж шууд Вомбин жүжигчинд санал тавьсан байгаа. Вомбин жүжигчин нэлээд ингээд нухацтайгаар одоо кино зохиолтойгоо танилцаад хамтарч ажиллахаар ер нь болж исэн гэсэн. Гэхдээ харамсалтайгаар бас татгалцсан байгаа. За ерөнхийдөө татгалцсан шалтгаан нь бүр нарийн тодорхой биш ч гэсэн тухайн үед Вомбин жүжигчний өвдөг нэлээд бэрхтэлтэй болсон. Тэгээд имчилгээ юмнуудаа хийлгээд 6 сар л болцсон байсан гэж байгаа. Тэгэхээр энэ драма ч өөрөө нэлээд акшн хэсэгтэй аюу их юм физикал одоо тулаанууд оролцдог болохоор тэрэн дээр бол энэ дүрийг аюу сайн бүтээхэд биеийн эрүүл мэндийн хувьд хангалттай байж чадахгүй байсан байх гэдэг шалтгаан байгаа. За ингээд 15 жил фэнүүдээ кино сонирхогчдыг хүлээлгэж байгаа. Вомбин жүжигчин ямар алдартай кинонд тоглож исэн бас ямар алдартай кинонуудаас татгалцсан талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээд би ч гэсэн жүжигчин Вомбины тоглосон кинонуудыг маш сонирхолтойгоор үзсэн хүний хувьд камбэка хийгээсэй гэж хүсэж байна. Дараагийн кино, драма, сонголт болон дүрийг яаж бүтээх бол гэдгийг бас нэг харчмаар л байна.
За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгаж гин. Тэгээд цаашдаа бас жүжигчдийн талаарх бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа учраас та бүхэн маань сонирхож байгаа жүжигчин ямар мэдээлэл авахыг хүсэж гин гэдэг сэтгэлдээ бас бичээд үлдээгээрэй. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Хулан Vibes байлаа.